За юу яцгаан залуучууд өсгийчүүд энэ удаагийн дугаарыг маань сонгоод үзэж байгаа залуучууд маш их баярлалаа. Би ч гэсэн өөрөө ингэж бичлэгээ хийгээд сууж байгаадаа маш их баяртай байна. Вау. YouTube-ээс хамгийн ихний цалин буюу хамгийн ихний орлогоо авч үзлээ. Бас гоё юм байна. Орлого олж болд юм байна. Бас ингэж орлого олонгороо ингэж бичлэг хийх юм бол бас урамтай байна шүү дээ, тэ. Ямар ч мөнгө орохгүй бичлэг хийгээд бас жоохон хэцүү шүү дээ, тэ. Ингээд орлого хажуугаар нь ингээд мөнгө орж ирээд байвал бас гоё юм байна. Тэгэхээр өнөөдөр миний бичлэгийг анх удаага үзэж байгаа залуучуудын бол нэг товчхон мэдээлэл өгье. Би гэр бүлийн хамт Япон улсад амьдардаг. Япон улсад ирээд 8 жил болж байна. Тэгээд Японд бүтэн цагийн ажил хийдэг. Ажлынхаа хажуугаар ингээд бичлэг контент хийгээд явдаг тийм завгүй ав байна. Тэгээд миний энэ удаагийн бичлэг маань таалагдвал subscribe дараарай. Өмнөх бичлэгүүдийг маань жисэн үзэж үзээрэй. Тэгээ сонирхоорой. За тэгэхээр миний эхний YouTube-ийн орлого яг одоогоос 2 сарын өмнө орлого олох боломж маань нээгдсэн. YouTube-ээс орлого олохын тулд ямар шаардлага тавигддаг вэ гэхээр таны YouTube сувгийг хамгийн багадаа 1000 subscribe байх ёстой. Тэгээд таны нийт оруулсан видеогийн үзэлтийн цаг нь 4000 цагаас дээш байх ёстой. Тэгжиж та YouTube-ийн AdSense буюу YouTube-ийн сурчлагаанаас мөнгө олох боломжтой болно гэсэн үг. Тэгээ манай залуучууд баг ихэнх нь мэдж байгаа байлгүй те. Тэгээд яаж орлого олох вэ гэхээр та видео хийн, таны видеон дээр YouTube цаанаас нь сурчлага тавина. Тэгээд сурчлагын орлогоос тодорхой хэмжээний хувийг танд өгнө. Тодорхой хэмжээний хувийг YouTube өөрсдөө авна гэсэн. Иймэрхүү маягаар мөнгө олох боломжтой. Тэгээд яг 2 сарын өмнө Чүчаныг миний YouTube сувг маань 4000 цагийн үзэлтийг даваад тэгээд орлого олох боломж нэгцэн. Бас гоё л мэдрэмж өгд юм байлаа. Яг ингээд бичлэгээ хийчээд ингүүд ингээ маргааш ингээ шууд ингээ бичлэгнийх нь үзэлтийн тоогоороо орлого нь ингээ баг нэмэгдээ явдаг. Тэгээ гоё л мэдрэмж байлаа. Тэгээ юу юм бэ лээ шүү. Яг ингээд орлого олох боломж чинь нээгдснээс хойш бичлэгнүүд чинь биш. Таны хийсэн бүх бичлэгнүүд гол нь monetize буюу орлого олох боломжтой болд юм байлаа. Гол нь хэр их хүн үзэж जैन те хэр их хугацаанд үзэж जैन гэдгээс шалтгаалаад янз дээрээс нь та ямар сэдвээр бичлэг хийж जैन гэдгээс шалтгаалаад бас орж ирэх орлого нь бас янз үед юм байлаа. Тэгэхээр өнөөдөр энэ бичлэгээрээ яг хамгийн ихний орлогынхаа дэлгэрэнгүй бүр та бүхэнд өөр сайхан дэлгэрэнгүй ярих гэж бодлоо. Ямар бичлэгнээс хэр их орлого олсон те нийт хэр их үзэлт аваад ямар орлого олсон гэдгийг одоо хэлээ харцгаая. За одоогийн байдлаар манай сувг маань 3423 subscriberтай явж байна. Тэгээ сүүлийн үед хийсэн бичлэгнүүд маань энд харагдж байна. Орлогын тухай мэдээллийг бол энэ analytics гэдэг зэснээс харагдана. За яг одоо энд болохоор миний яг орлого орж ихснээс хойш нийт орлого маань яг харагдж байна. Тэгээ сүүлд орж ирсэн яг орлого болохоор энэ 2 сард ингээд 2000 орчим байна. 3 сард 7000 гаруй байна те. Энэ хоёр нийлээ сая 4 сарын орлого болсон гэсэн үг. Ойролцоогоор нэг 100000 орчим йен юм уу? Нэг монгол мөнгө 250,000 орчим йен гэсэн үг те. Бас ихний орлого гэхэд бас давгүй боломжийн. За тэгээд энэ CPM, RPM гэж хоёр байгаа тийм. CPM болохоор миний ойлгосноор болохоор энэ зар сурталчилгааны нийт яг орлого гэж ойлгосон. Одоо 1000 үзэлт тутамд одоо 1500 орчим йен тийм. Гэхдээ яг энэ нь болохоор танд ерөөсөө яг орж ирэх тэр орлого нь бол биш тийм. Энээс Google, YouTube нь өөрөө хасах юмаа хасаад
яг орж ирэх орлого тэр RPM юм болов гэж бодсон. Тэгээд яг янз янзын одоо эндээс харагдж л да миний хамгийн их орлого олсон бичлэг бол тэр Японд байр авах тухай гэх бичлэг байна. Ойролцоогоор 6500 орчим байна олсон. Тэгээд зүгээр юм гимт хэрэгтэй те гимт хэргийн тухай юм бичлэгнүүд амар их үзэлт авсан ч гэсэн орлого нь бол нэлээд тийм баг горж ирдэг юм байлаа. За манай сувгийг ирчүүд ер нь их хувийн эзэлт юм байлаа. 60 орчим хувь нь баг ирчүүд үздэг болж таарсан. За тэгээ 25-аас 34 насны залуучууд хамгийн их үздэг юм байна. За энэ дээр болохоор нөгөө RPM нь харагдаж байна. Яг 1000 үзэлт тутамд танд орж ирэх орлого нь одоо яг энэ 300 орчим байна гэсэн үг те. Японд байр орон сууц авах боломж гэдэг бичлэг маань нэг 21000 орчим үзэлттэй. Тэгээ 300 1000 үзэлт тутам 300 гэхээр нийт нэг 6500 орчим байна олсон байгаа. Тэгээд энэ Солонгосын саяхан аялчаад ирсэн Солонгосын бичлэг маань болохоор RPM-ноос нэлээд өндөр харагдаж байгаа юм 400 хэдийн гэсэн үг. Тэгээ үзэлт багтайсан болохоор орж ирсэн орлого нь баг. Энэ өшөө илүү цааш аюух үзсэн бол тэр байр орон сууц авах боломж гэдэг Японд байр тэрнээс илүү орлого олох боломжтой. За нэг иймэрхүү байна. Тэгээд би өөрөө ч гэсэн айгүй маш баяртай байна те. Орлого олоод ингээд цаашдаа ингээд өшөө илүү ингээд хичээе те. Өшөө илүү янз янзын юм хий. Янз янзын юм хийж өөрөө туршиж үзье те. Өөрөө ч гэсэн хөгжий. Залуучуудаа ч гэсэн бас янз янзын гоё мэдээлэл өгье. Янз янзын юм хамтдаа туршиж үзье. Тэгээ манай залуучууд ч гэсэн янз янзын бичлэг хийх, контент хийх сонирхолтой тийм залуучуудын байвал хийгээд үзээрэй. Сайд хасл буюу бас ажлын хажуугаар бас нэг орлого олох боломж чинь байж магадгүй. Тэгээд та ямар сэдвээр бичлэг хийж байгаасаа шалтгаалаад орж ирэх орлого чинь янз бүр байна. Амар их үзэлт авлаа гэдэг амар их мөнгө олж ийн гэсэн үг бол биш юм байлаа шүү. Google AdSense буюу сурчлагын орлогоос гадна хүмүүс ингээд таны сувганд хандаад те ингээд манай ийм сурчлага хийгээд өгөөч, сурчлаад ингээд бичлэг хажуугаар сурчлаад өгөөч гэдээ бас орлого олох боломжтой. Бас үг бол яг тийм сурчлага бүлээн авахд бол нээлттэй байгаа шүү. Тэгээд сурчлагыг бол сайхан сурчлаад өгнө. За тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэнд маш баярлалаа. Subscribe заасаа.